манай иргэдтэй жаахан шуурхай харилцах зорилгоор би нэг ажил эхлүүлж байгаа. Та нар маань бас сайн дэмжиж өгөөрэй. За юу гэхээр одоо танаас хэлж байгаа санал хүсэлт улсын хурлын тамга газар ирээд дараа над дээр ирээд бид нар уншиж танилцаа дахиж хариу биш шүү дээ. Өө дандаа голцоо уламжлах асуудлууд байдаг учраас өөр газар руу сургууль руу яам руу элдв газар руу ингэ бичиг хийсээр байгаа. Тэгээд тэднээс бусаж хариу ирнэ гэсээр байгаа. Зөндөх уддаг. Зарим хариуг бид нар шууд өгөөрэй гэдэг тэгээд өгж байгаа эсхинч мэдэгдэхгүй алгуулдаг. Тэгэхээр энийг одоо хурдан болгохын тулд би цахим мэдээлэл одоо та нарт ойрхоо өгчээ иргэдтэй. Таны тавьсан санд ийм бол байдалтай байгаа шүү, тэнд явж байгаа шүү, ингэсэн шүү, шийдэгдсэн гэдэг ингэ яваа. За тэгэхээр өнөөдөр 2024 оны 9 сарын 6-ны өдөр би эхнийхийг эхлүүлж байгаа. Нэгдүгээр та нарт цахим мэдээлэл өгнө. Хоёрдугаарт бол энэ нэгдүгээр өдрөөс эхлээд та бүхэн 70-96-11-11 гэсэн утсаар над руу хандах хэрэгтэй байна. Ямар ч цаг үед ажил тарцны дараа ч гэсэн энэ утас руу залгах. Хүн авахгүй шүү. Утсыг чинь байна уу хэмбэ гэж асуухгүй. Автоматар бичиж авах, саналаа хэлж болно, утасныхаа номерыг өгөөд буцаа залгаарай гэж хэлж болно. Янз бүрийн асуудал байгаа. Тэгэхээр энэ яаралтай утас руу маань ингээд холбогдож байгаарай нэгдүгээр өдрөөс эхлээд. За, ер нь иргэдээс суулгах санал ирдэг янз бүрийн шийдлүүд хийгддэг, заримд нь шийддэггүй. Сая их хурлын гишүүн болсон хойш хугацаанд одоо надад ирсэн их олон төрлийн саналууд байгаа. Би бүгдийг бичсэнгүй. Ер нь ерөнхийд нь тоомлоод үзвэл манай нийгэмд байгаа шудраг ус байдал, ялгуурлан гадуурхдаг, хүнд суртал одоо жишээлх юм бол одоо ослын хэрэг гарчаад 1 жил болж яхад одоо асуудал нь шийдэгдэхгүй, хүүхдэд нь тэтгэмж олдохгүй байх гэдэг юм уу. За ерөөсөө төрийн албан хаагчдад бол маш их хүнд дарамт байна. Ажлаа сална гэдгээс өөр юм хэлэхээ байсан гэдэг юм уу. За өшөө нэг зүйл бол хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулаад ялангуяа манай сонгон хайрхан дүүрэг дээр нэлээд хэдэн сургуулийн байртай холбоотой түрээсийн байр, худалдаж авсан байр гэдэг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр эрүүл ахуй шаардлага хангахгүй. Хүүхдүүдийн одоо эрүүл ахуй, багш нарын эрүүл ахуй сургуулийн бус зориултын юм байранд одоо хичээллэх гээд байна. Та энэ дээр ажил гэсэн одоо би тэгэл дүүргэн удирдлагад хилцсэн байгаа, хөрөнгө оруулалтынд хилцсэн байгаа. Хараахан хариу нь ирэхгүй байна. Тэгэхээр бид нар нэгдэхээс баг газар дээр нэг ингэж ажиллах юм шаардлагууд гарч байна. Ингээ тал талаасаа хамтраад яриад асуудлыг шийдэх. Хэн нэгний буруутгахтай биш бид нар хамтарч хүүхдүүдэд эрүүл одоо орчинд яаж сургах юм, аюулгүй орчинд яаж сургах юм, эцэгчүүд яаж оролцох юм, сургуулийн удирдлага, нийслэлийн дээр удирдлагууд нь яаж оролцох юм гэх ингээ яриа шийдээл гэсэн үг. Нэг асуудлыг анханаас би одоо хэлье. Би бас өмнө ч одоо энэ улсын хурлын гишүүнийг одоо мөнгө төгрөг өгөөч, тим шийдэж өгөөч гэдэг ийм бичиг их ирдэг. Энэнийг одоо уулаасаа ингээд надруулаа ингээ хандах юм бол ийм мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Энэний чинь би нэг газар руу яа тэр бүтгэжгүй ингээд одоо сүүлдээ бараг худлаа хэлсэн болж дуустдаг. Их хурлын гишүүн бол мөнгө төгрөгийн асуудал шийддэг юм а гэдэг хатаа ойлгож аваач. Хоёр дахь нь бол орон сууц олгооч гэж. Энд чинь одоо нэг өөрөө орон сууц, хоёр өөрөө орон сууц олгоно гэдэг чинь маш их мөнгө. Тэрнийг бас их хурлын гишүүн шийддэггүй учраас над руу та бүхэн битгий ийм асуудлаар хандаж байгаа ч холбогдох дүүрэг одоо холбогдох аймаг юу вэ? Тэднэр лүгэ хандаач гэж ингэж хэлэх гэж байна. За би товчлоо. Үүнээс хойш нэгд өдрөөс эхлээд 70-96-11-11 гэдэг утсаар саналаа хэлж байгаарай. Харилцуурыг чи хүн авч өөдөөс чинь тантай ярихгүй шүү. Тэрний хатуу ойлгоорой. Хэлэх юмаа хэлээд бичүүлчээрэй. За ингэж эхлэе. Тэгээ явж итэл замд нь болохгүй байгаа юм засаад залруулаа явчих. Баярлалаа.